За 45 дахь дугаар эхэлж байна. Өмнөх 43, 44 дугаар дугаарын үргэлжлэл 5 мэдрэхүүгээрээ далд ертөнцөөс юу мэдрэхүү тэр талаар ярьж байгаа. За тэгээд сонирдох буюу сонсох мэдрэмжээр юу мэдэрч эхлэх вэ гэхээр би хийсэглэн дүртэн болгоныг сонирдон ойлгоно гэвэл бэрхтээ гэж байна. Таниж ялгах бусад хөвгт мэдрэмж үгүй бол хамгийн ихтэй төөрүүлэн бодлуулдаг мэдрэмж хэдий ч ухан ойлгох чадвар өндөртэй. Ухуулан ойлгуулах эд ихтэй нэгэн шидэгт мэдрэмж юм аа гэж байна. Хар муу бүхний хэлэх үгийг нь хажуугаар өнгөрөх зуртал сонирдно гэж байна. Энэ мэдрэмжээр авж байгаа энэ мэдээллүүд агуу боловч өстөн дайсан тэрхэн үрийг мунхруулах гэж, тэрхэн үрийг төөрүүлэх гэж шивнэж байгааг ухахгүй бол хамаг ихэнтэй алдаа руу татаж хайрын амийг нь аваад явах аюултай тийм нэгэн мэдрэмж болно гэж байна. Далдын ертөнцөөс одоо сонсох мэдрэхүүгээр юм сонсоод идэг. Тэр нь гэхдээ манай талынхан хэлж гинүү, дайсны талынхан хэлж гинүү те. Нөгөө зүүн мөрөн дээрх чөтгөр нь хэлж гинүү, баруун мөрөн дээрх бурхан нь хэлж гинүү гэд те. Тэгэхээр тэрийгээ сайн ялгаж салгаж чадаагүй байх юм бол яах нь вэ? Одоо харын талынхны те сүнс цувралын харын талынхны нэг олон дугаар байгаа шүү дээ. Тэд нар ч маш их аргатай төрөл бүрийн чадвартай те. Тэнгүүд хүнийг ингээд амиа хорлоход хүргэдэг гэж гарсан те. Тэр чинь одоо яг ингээд тархинд нь чихэнд нь амиа хорлморлч гэдэг юм уу те. Янз бүрийн арга зам хэрэгэлдэг гэж байгаа юм. Тэгэхээр далд ертөнцөөс мэдээлэл сонсдог хүмүүс сайныг ч сонсно, муугийн ч сонсно гэдэгтээ сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр сошиалаас мэдээлэл авахдаа бид нөгөө цензуртэй байх хэрэгтэй гэдэг шиг далд ертөнцөөс сонороор авч буй мэдээлэлдээ маш их цензуртэй хэн нь юу гэж хэлээд ийн сайн тал юм уу муу тал юм гэдэг маш нарийн хянуур болгоомжтой хандах ёстой юм байна. За тэгээд яг хөө энэ нь ингээд илүү цаашаа хөгжөөд явах юм бол сонорын шид болно гэж байгаа тий. Улаач хүн дээр одоо жишээлх юм бол одоо онгод тэнгэр өвгөттэйгээ нийлж ягаад 4 жил тасралтгүй энэ эрдмийг заалгуулж одоо хичээж мэрих юм бол энэ шидийг бол эзэмшдэгэ гэж байна. Гэхдээ энэ бол асар аюултай. Тэгээ хид хідэн төрлийн сонорын шидүүд байдгаа гэж байна. Хамгийн ихнийх нь бол ойр орчинд байгаа зүйлсийг сонирдох, дараагийнх нь далдын зүйлсийн яриа дууг сонсох шид гэж бий. Энэ шидээр өөрөөс нь хаашаа 30 алхмын зайд болж байгаа далдын ертөнцийн бүх зүйлсийг сонсох чадвартай. Сонорын шидийг бүхэлд нь ил ба далд гэсэн хоёр ертөнцийн чимээг сонсох чадвараар нь хоёр хэсэгт хувааж үздэг гэж байна. Ил ертөнцийн сонорын шид нь хажууд чинь байгаа өвгөд юу гэж ярилцаж байна вэ? Мөн хөрш айлын хүмүүс ямар яриа өрнөж байна? Ойр орчинд чинь ямар хөг аялгүй гарч байна? Салхинаас гарах дуу чимээ яаж сонсогдож байна? Хэн ойрхон явж хол явж байна? Гаднаас ямар овогтой хэн гэдэг хүн те ямар жилтэй хүн ирж байна гэдгийг одоо сонсоод мэдэх боломжтой гэж байна. Энэ бүгд бол ил ертөнцийн чимээнүүд байдгаа гэж байна. За тэгвэл далд ертөнцийг чимээлэх шид нь болохоор энд ихэвчлэн далдын ертөнцид орших хий биет өвөд болон хар сүнснүүд, завсрын сүнснүүд, далдын олон үйлс, дайн тулааны чимээг сонирдох зэргүүд орноо. Энэ шидийг тэгж амархан нээчихгүй. Улаач хүмүүн учир зүгээ олон эрдэм мэдлэгээ сурч таньсан үед л нээнүү гэхээс мэлмийн шид шиг өвгөдөд дэмтэй гэдэг учгаар нээчихгүй гэж байна. За тэгэхээр өрн бол тийм амар нээж өгдөггүй нэлийн бас эрсдэл өндөртэй шид юм байна. Мэдрэхүү чинь явсарга шид гэж байгаа тий. Тэгэхээр шидийг бол тийм ч бас амар өгчдгүн гинэ. Тэгээ сонорын шид нь бол хатуу шидэндээ тооцогддог гэж байна. Яагад гэвэл хаана юу болж байгаа вэ? Хин юу хийж ямар үйлдэл хийж байна вэ? Гэх мэтэр тэр олон чимээг сонирдох чадвартай шид бөгөөд нэгэн зэрэг 100 чимээг нь хүртэл сонирдох тохиолдол байдаг учраас тэр бүгдийг ялах тархины чадамжийг улаач хүмүүнээс хамгийн ихээр нэгтэг юм. Энд одоо аимшигт юм болох юм шүү. Тарих марих бараг задрах юм биш үү те? Ийм олон чимээг нэг дор мэдээллийг ингэж салгаж ойлгох нь байна шүү дээ. Сонорын шидээр дан ганц сонирдоод өнгөрчихгүй. Энэ шидээр дамнуулан эрдэм сурна гинэ. Өвөл хэргийг дүүргэх буюу сонорын шидээр дамнуулан ямар өөрс ирж байгаа хүртэл сонордон буулган авдаг. Сонордохдоо өөрийн хоёр чихээр сонордож болно. Эсвэл бодлын сонор буюу төвлөрч суухын төдийд энэ оршихуй ертөнцийнхөө чимээг сонордох боломжтой. Мөн зүүдний сонор гэж бий. Энэ нь хвчлэн зүүдний мэлмитээ хамт оршин байдаг бөгөөд зүүдэндээ олон зүйлсийг сонорддог. Чихний бодлын зүүдний гээд энэ гурван сонор нь тус бүртээ өөрийн хийдэг үйлс болон онцлогтой. За сонорын буюу сонсох мэдрэхүйн хувьд бол ийм байна.
Тэгэхээр аль хэдийн сонирдох мэдрэмж нь хөгжсөн хүмүүс айхан бол өөрийгөө те ямар шатанд явж гин бас энэ чинь 3 шаттай гэдэг өмнөх дугаараар дээр ярьсан байгаа те. Тэгээд хэрвээ хөгжүүлэх гэж байгаа хүмүүс айхан бол ерөн яг сонирын мэдрэмжийг хөгжүүлэх хэрэгтэй юм уу юу гэдэг шийдвэрийг бас гаргахад хэрэгтэй мэдээлэл байх гэж бодож байна. За дараагийнх нь болохоор үнэртэх мэдрэмж. За хороо дэлхийд оршин байдаг аливаа зүйл бүхэн өөрийн гэсэн үнэртэй. Тэдгээр үнэр нь түүний мөн чанарыг илэрхийлж байдаг бөгөөд тааламжтай, тааламжгүй, дурсамж сэргэм гээд олон үйлүүдээр ялган салгахад тухайн цаг мөчийг нь санахад хамгийн их үүрэгтэй тийм нэгэн мэдрэмж билээ гэж байна. Зөв сайхан сэтгэл гэгэрлээс анхлын сайхан мөн чанар үнэртэж байхад буруу хар бухшимлуудаас адын муу үнэр үнэртэж байдаг бөгөөд үнэрлэх мэдрэмжтэй үрс нь бусад зүнж үрсээс илүү хөвлөсөн дурсамжтай байдаг. Илүү хөвлөсөн үйл явдлыг санах оюунтай байдаг учраас хөгжүүлэхэд зүүн хэрэг болдог тийм нэгэн чадвар билээ гэж байна. Мөн үнэр худал хуурмагт автдаггүй. Мэдрэгдэх төдий үнэрлэх мэдрэмж нь харах төдий мэдрэмжээс хөхтэй байх учиг нь дотор муухарж өгөөдөс хүрэх, чихүүдэс гих мэдрэмжийг үүсгэж байдаг боловч айж эмээх, сүнс зайлах гих аливаа хоржин үйлүүдээс аварч байдагаараа давуу талтай гэж байна. Тэгэхээр ингээд ямар нэгэн зүйл болохгүй байх юм бол өөрт ингээд дохио өгөх нь тий үнрээр дотор муухарч өгөөдөс хүрэх юм бол ер нь тэр ойр орчмоос холдох хэрэгтэй ч гэдэг юм уу те. Ийм маягаар хэрэгтэй мэдрэмж юм байна. Төрөний сонирдох мэдрэмж бол нэлийн хатуу исэн бол үнэрлэх мэдрэмж бол харьцангуй хөнгөн тэгээд хэрэгтэй мэдрэмж юм шиг санагдлаа энийг уншаад. Гэвч үнэр гэдгийг нь сааруулж өөрчилж болдог. Үнэртэн ингэсгэр түүний мөн чанарыг дарж нууж болдгийг сантугаа гэж байна. За тэгэхээр гоё үнэртэй байна гэл яг тэр чинь эерэг сайн зүйлтэй гоё юм гэж ойлгож болохгүй. Муухай үнэрийг гоё үнэрээр дарах боломжтой байдаг. Тэрийг бол сайн санах хэрэгтэй гэж байна. Тэгээд сайн анзаарвал ард нь холилдон уусах муу үнэр байсаар байдаг. Үнэрлэх мэдрэмжийг хөглөж сурахын тулд зөв сайхан амьсгалж, агаарт орчих олон чийг тоос, хийг ялган салган үнэрлэж, тухайн үнэрт ямархан мэдээлэл оршиж буйг ухаарч сурахад байдаг бөгөөд хамгийн чухал нь анхаарлыг машид төв нарийн болгож сурвал зүйтэй гэж байна. За маш сайн анхаарлаа төвлөрүүлж иж одоо үнэртэж чадах нь байна. Үнэрлэх шид нь улаач үрд хөгжихэд хамгийн ойр байдаг бөгөөд онгод дээдүүд нь буухад өрс нь анхаарлаа сайтар төвлөрүүлж өвөг дээдүүд нь хэрхэн яаж үнэртэж байгааг энэ болгоны учгийг асуун лавлан хідэнтэй оролдлого хийхэд хөглөөд өгдөг тийм нэгэн мэдрэмж билээ гэж байна. Хээр хөдөө олон хүмүүний орших газар бус ариун сайхан агаартай онгон дагшин байгальтай тийм газар нь өвөг дээдүүдээ буулгах бүртээ онгод дээдсүүд буусны дараагаар ямар үнэр үнэртэж байгааг олонтоо ажиж чадвал өрсийн үнэрлэх мэдрэмж онгод дээдсээр хөгжиж ажиглагдах болно гэж байна. За тэгэхээр улаачид бас л уг нь маш хурдан энэ мэдрэмжээ дээшлүүлэх боломжтой тий энгийн хүмүүсийг бодвол. За тэгээд энэ нь ингээд цаашаа хөгжөөд явах юм бол үнэрийн шид болно тий. Энэ үед ихвчлэн бэлгийн буюу далд ертөнцийн үнэрийг л улаач өрс үнэртнэ гэж байна. За ингээд улам сайжраад ирэх юм бол аргын ертөнцийн үнэрт эмзэг болно гэж байна. Тэгэхээр бид нарыг үнэртдэг амьдрал дээр үнэрт эмзэг харин далд ертөнцийн үнэрийг илүү их мэдрээд эхлэх юм бол энэ бол үнэрийн шидийг эзэмшиж эхэлж байна гэсэн үг ба таарж байна. За энэ дотор болохоор аргын ертөнцийн үнэрийн шид, бэлгийн ертөнцийн үнэрийн шид гэж хоёр хуваагдана гэж байна. За аргийнх нь болохоор за бараг тодорхой тий амьд биес болон эд зүйлсээс мэдээллийг авч үнэртдэг. За жишээлх юм бол одоо тогтуутай цагтл байлаа гэж ботход тэр цагтлыг гаднаас нь үнэртэх төдийд юу хнү цаасан дээр бичсэн үгс зураг байлаа гэж бодоход ямар зураг дүрс юу илэрхийлсэн юм байгаа гэдгийг үнэрлээд мэдэх боломжтой тий. Одоо захиа байлаа гэхэд захиаг бичсэн хүний мэдээллийг тэр бичгийн одоо цааснаас нь үнэрлээд мэдэх боломжтой. За ийм одоо шидийг хэлэх нь байна. За бэлгийн ертөнцийн үнэрийн шид гэдэг нь болохоор далдын ертөнцийн сайхан зүйлс болон хар муу зүйлс өвөд хоорондоо мэдээллийг дамнуулж байгаа үгс үйл хэрэгүүд гэх мэт далдын ертөнцид болж байгаа бүгдийг үнэрээр мэдэх боломжтой болдгоо гэж байна. Анхлын тэр нь цэцгийн үнэр байлаа гэж ботход шууд энэ цэцэг гэж одоо дүгнэж бас болохгүй гэж байна. Цэцэг үнэртлэхэд аргын ертөнцийн байгаа цэцэг юм уу? Бэлгийн ертөнцийн байгаа цэцэг юм уу? Тэр цэцгээр яг юуг илэрхийлж одоо ямар мэдээлэл өгөх гээд байна гэдгийг улам бүр цааш нь үнэрийн шидийг гаргууд эзэмшээд сурах юм бол хүнийг эмчлэн домнохоос ихсүүлээд энэ хорвоо дэлхийг
үнэрээр нь удирдах чадвартай болно гэж байна. Өөрөөсөө үнэрийг ялгаруулан гаргана. Үүнээс гадна маш олон зүйлийг чадах боломжтой учраас тэгж амархан өрсөд дэлгэрүүлдэгвэ гинэ бас. Дор хаяж 8 жил тасралтгүй үнэрийн эрдэмт суралцаж чадах аваас нээгдэн ашиглах боломжтой. Үнэрийн шидийг энэ судартай тэгж ихээр дэлгэхгүй, яагаад гэвэл асар их аюултай шид байдаг учраас гэж байна. За яг энэ шидтэй холбоотой хэсгийг бол Алтан гурвалжин гэдэг номноос бол бэлдэж та нарт хүргэж байгаа. Ерөнхий суур иймэрхүү мэдрэмж байдаг шүү гэдгийг бол Бөөгийн товчон гэдэг номноос хүргэж байгаа. Хоёр тустай газрууд гаргадаг тустай номнууд учраас интернетээс нэрээр нь хайх юм бол бүх мэдээлэл нь байгаа. Хаагур зарж байгаа хүргэлттэй юм уу те гих мэтчлэн байж байгаа. Ихэвчлэн тэнгис хаваар зарагдаж байгаа. Алтан гурвалжин бол тэнгис, Бөөгийн товчон бол 8 шарга хавьд зарагддаг. Миний мэдхийн хоёр газар. Тэгээ өөр салбарууд бол бас байгаа юм шиг байлээ. За дараагийнх нь болохоор амтлахуун мэдрэмж. Сүнсэн биетэн амтлан хил тагнааны мэдрэмжээр нь мөн чанарыг нь танддаг ийм нэгэн чадал буй гэж байна. За энэ Бөөгийн товчон номноос явж байгаа. Хүмүүний эргэх орчин үрсийн эрчмэн бөмбөлөг гэж буй. Сүнсний орчилд орж хүмүүний мэдээлэл уншигдах тэр үед хил тагнаан судлаар тархинд очиж тэр бүрийн биед буй сайн муу бүхэн ялгаран тархинд хуралдаж тандах арга бөгөөд үүнийг нь сүнсэн биеэр амтлах хэмээн өвөд бид хуучилдаг гэж байна. Бие биесийн хэмнэ бие тойрон хоёр алхмын зайд эргэлддэг. Энэхэн хүрээнд ороход өрс болгон өөрсдийн бие нь өрөөлийн биед цохилтой болоо цохилгүй байхыг ухаан мэддэг. Урид өтөгээгийн үеийн дурсамжийг олон харахаас эхлээд өнөө үед нь аж төрх амьдралын энэ л бүх мэдээлэл нь энэхэн бөмбөлөгт оршдгийг ухан тунгаадаг гинэ. Энэ хэмт бөмбөлгийг нь ухаж чаддаг тэр мэдрэмжийг нь амтлах мэдрэмж хэмээгээд тайллыг нь гүйцэд олж чадах аваас чамлалгүй сайн мэдрэмж билээ. Энэ мэдрэмж нь ховор мэдрэмж бөгөөд заяагтмал байдаг. Үүнийг хөглөхөд бэрхтээ гинэ. Яг өмнөх дугаар дээрээс нөгөө Батагаас л жишээ аваад яриад байгаа шүү дээ. Тэгэхээр Батагийн тэр хүмүүсийн гаднах тэр бөмбөлгөн бүрхүүлийг хараад байдаг гэж ярьсан те. Би нэг нөгөө харах мэдрэхүүд оруулаад байсан шүү дээ. Батагийн хараад байгааг тэгсэн чинь яг эсэмдрээ бол амтлах мэдрэмжэд ордог юм байна. Тийм мэдрэмж сайтай хүмүүс тэр бөмбөлгийг хардаг. Энэ төрөлхийнх байх юм байна. Үүнийг өөрөө хөгжүүлж мэдрэх боломж жоохон бага юм байна. Энгийн хүмүүс бол бага. Магадгүй улаачд бол өвөг дэцээсээ тэгээ онгот тэнгэрээсээ хөсүүлээс энэ мэдрэмжийг авч болох л байх л та. Мэдгүй. Батагийн хувьд бол угаасаа төрөлхийнх юм байна. Тэр бөмбөлгийн талаар арай дэлгэрэнгүй л өмнөх дугаар дээр ярьсан учраас дахиад яриад явах уу. За тэгэхээр амтлах мэдрэмж нь цаашаа хөгжөд тах юм бол шид болно гэдэг. За нөгөө номон дээрээсээ Алтан гурвалжин номон дээрээсээ амтлахуун шид. За энэ шидийг улаач хүмүүнд элбэг дэлгдэггүй юм а гэж энэ. Учир нь амтлахуун шидээр бүх зүйлийг танин мэдэх боломжтой гинэ. Өмнөх шидүүд шиг бодлын амтлахуун шид гэж байхгүй бөгөөд дан ганц ам амтлахуугаар мэдрэгддэг. Амтыг ил ба далд ертөнцийн гэж хоёр хувааж болно гэж байна. Ил ертөнцийн гэдэгт амтыг сайн хөөгөөд танин мэдэж чадах аваас далд ертөнцийн амт руу холигдох эрсдэл байдаг гинэ. Улаач хүмүүн амтын шидэнд хэр сайн сурч дөнгөн төдий чинээ хийж чадах зүйл нь нэмэгд. Яагаад гэвэл олон хармуу зүйлсийг сорон авч устгаж болно. Өөрийн амаараа дамнуулан олон янзын үйл хэргийг бүтээн бий болгодог учраас тийм хялбар нээгээд өчгдөггүй гинэ. Цаад манай Батчин өвөг нь бол хармуу зүйлийг сорон авч устгах чадвартай л төрсөн юм байна. Улаач хүмүүнд зөвхөн ганц амтнаас тэр амтыг аль цаг үед хамаатай вэ? Ямар амин чанартай вэ? Ямар эрчимтэй вэ? Юунаас ялгарч байна вэ? Ямар зүйлсийн нэгдлээс бүрэлдэн бий болсон бэ? Тэр амтны далд оршихуун юу вэ? Ил ертөнцийн бодит оршихуун юу вэ? Гэх мэтээр олон зүйлийг таниулдаг. Учир сайн муу чанараас нь эхлээд бүх зүйлийг нь таньж мэддэг. Тийм учраас улаачаас асар өндөр хэмжээний мэдлэг үйл хэргийг л шаардна. Түүнээс биш амталж үзээд тийм зүйл амтагдаж байна гэд хэлэх явдал бол бишээ гэж байна. Тэгэхээр яг амтны талаар юу ярихдаггүй байгаа байхгүй юу? Тэр хүний гадуурх гэрлэн бүрхүүл, тэр гэрлэн бүрхүүл дотроос авах мэдээллийг яриад байгаа байхгүй тий. Тэр хаашаага хоёр алхам өдөж 2 метр тий. Хүнийг тойроод юм хоёр алхмын зайтай бөмбөлөг байгаад тэр бөмбөлөгнөөс бүр тэр хүний дээр үеийн өвөг дээдсийн ч юм уу тэр мэдээллүүдийг авах, дээрэс нь одоогийн байгаа мэдээллүүдийг авч унших чадвартай тэр хүнийг амтлан мэдрэх төрөлхийн дүү те. Тэгээд цаашаа шид болж хөгжих боломжтой
бүх зүйл дээр ашиглах нэлээд юм хүрээ өндөрттэй тийм чадвар болж таарад байна. Өөрийн биеийг хүртэл хордох аюул их байдаг учраас хорыг ч ялгаруулах, хортойч тэмцэлдэж чадах хүмүүнийг л энэ шидэнд сургадаг гэж байна. Тэгэхээр энэ орчлон хороо дээр буу та бүхний мэдэрч байгаа 5 метр хүч нь өөрөө далдын ертөнцийн, тэнгэрийн ертөнцийн үйл хэрэгт бүхэл бүтэн шид болон бүрэлддэг байх нэ. Энэ шид химээх зүйлс үрс тэгж ихээр шунаж болохгүй гинэ. Зарим үрс хийсвэр дүр гарган шидийг ашиглаж байгаа мэтэр харагдуулан хөөрцөлөх нь ч бий. Надад тийм зүйл амтагдаад байна. Надад тийм зүйл харагдаад байна. Чиний ард чинь тийм зүйл яваад байна гэх зэргээр их олон худал ярьж байдаг. Энд чинь л шидний төлөөх дайн юм аа. Тэр хүмүүс тэгж санагдаад байна уу? Илт худлаа яриад байгаа юм уу гэдгсэн чинь энэ бол худал хэлж байгаа хэрэг. Мэдэрч чадахгүйгээ мэдэрч байгаа мэтэр өөрийгөө тийм шидтэй хэмээн хэлэх гэж үрс асар олон худал зүйлийг өдгөө цагт ярьж байна гэж энэ одоо манай хвчлэн улаачд те. За 5 метр хүчин далдын ертөнцийн их учир бүх зүйлийн яг амин учир нь юу юм бэ гэдгийг л энэ шидүүдээр таньж мэдэх хэрэгтэй. Түүнээс биш ганцхан улаан гэрэл харагдсны төлөө тэр бол ам байна гэж мэдэмхэрэн орилж болохгүй. Өвгөн би өмнөх гарагтчихсэн өнөө гарагтч дахин хэлье. Шидийг ашиглаж чаддаг үр ийм зүйл тийм зүйл гэж ам бардам чарлахаас илүүтэй дотроо хураан нуудаг. Мэдэрсэн, харсан, соннорсон, амталсан бүх зүйлээ хэлж яриад байхаар шидийн заяа гомдох буюу өвгдийн шалгуурыг нь давж чадахгүй байна хэмээн дүгнэн хэлдэг учраас өвгд нь буулгаж өгсөн шидийг буцаан эргүүлэн авах үеч байна. Тийм болохоор өнөө гарагт байсан шид чинь дараа гарагт байхгүй ч болохыг үгүйсэх аргагүй. Шидийг авч явж байгаа үрс тунч бодолтой явдаг байх учиртай. Өөрсдийн 5 метр хүн шидийг хааж нээж тэр шидүүдээр яг юу хийж болох, юуг хийх учиртай вэ гэдгийг таньж мэдээгүй аваас эдгээр 5 шидүүд та нарт удаан тогтох нь юу л бол. Тэгэхээр 5 метр хүн шидэд үрс шунах хэрэггүй. Энэ шидүүд чинь нэг л нэгдвэл та нарыг солируулах, галзууруулж хорвоог орох явдалч гардаг. Өгөд бидний таньж мэдснээр бол энэ 5 метр хүн шидээсээ болоод хорвоогоос 165 үрс мортцоход байна. 2-3 хаврын дотор шүү гэж байна. 2-3 жилийн дотор 165 хүн одоо тэгээ энэ шидэнд шунснаасаа болж нас орсон байна. За тэгээ шидийн эрдмийг зааж өгч байгаа багш нь ч тэр сурч байгаа шавинч тэр ээдээ шидэд л шунж болохгүй шүү. Тэр шидийг хааж нээх, ашиглахгүй байлгах, ямар зүйлдэл ашиглах, ямар юмд ашиглахгүй байх гэдгийг маш нарийн зааж өгөх хэрэгтэй. Шид гэдэг зүйлийг тоглоом наадгаа мэтэр ойлгож болохгүй. Хүссэн бүрд нь буугаад ирдэг зүйл биш. Хяссан бүгдэд хүрээд ирдэг ч зүйл биш. Шид гэдэг хүмүүнд шууд л нэгдээд ирчих зүйл биш ээ. Нэгдэх цаг нь болсон үедээ л нэгддэг. Шидэд шундаг айхтар үрс олон байна. 5 метр хүн шид зарим үрсэд гинт нэгдэх аюул байдаг бөгөөд яагаад цочир гинтгэн нэгддэг вэ гэвэл олон эрчмийн ханалт буюу шид оршин байх үед түүнд өртөн биедээ наасан тохиолдолд ийм зүйл болно гэж байна. Хэрвээ ингэж зочир ямар нэгэн шид нэгдсэн бол эрдэм чадaltaй хэн нэгэн хүмүүн дээр очих гэж зөвлөё. Нэгдэхгүй байгаа үрсийг бол жаргалтай байна та нар гэж л хэлье. За ерөн бол тийм шүү. Би бол одоо энэ Батгээ жишээ аваад байгаа найзаагаа бол сайн мэднэ. Тэр хүнийг бол тийм чадвартай гэдгийг за бараг гарын 5-3-нд л хүн мэдж байгаа. Хүмүүст хэлээд идэггүй жирийн л нэг залуу, жирийн л нэг менежер залуу. Өөрөө чинийгээ жоохон хүлэн зөвшөөрөхтэй дургүй дөө. Гэхдээ яг яалтчгүй би хажуунаас нь хэлээд ингэнгүүт ерөн учир жанцны тий ойлгох гээд ингээд одоо хүлэн зөвшөөрөх төвшөндөө явж байгаа гэх юм уу. Тэгэхээр энэнд бол нэг шунаад байх хэрэггүй. Бид нар найзынхаа ингээд ямар хэцүү байгааг бол хардаг. Хүний хүрдний үнэрийг үнэрлэдэг. Хүний хүрдийг хардаг. Тэгэхээр ингээд хүрдчин өөрөө маш олон үнэртэй. Шээс, шороо, цус чинь дотор амар олон үнэртэй байгаа хгүй. Цус ингээ утгаараа өмхирдэг штэ. Тэгэхээр зарим хүнээс бүр төвчхийн аргагүй өстой жихэн өмдөндөө баацсан юм шиг тийм заваа өнөр үнэртдэг гэж байгаа хгүй. Заримаас нь бүр нэвширсэн шээс үнэртдэг. Тэгвэл ингийн хүмүүс бол үнэртдэггүй байгаа. Ерөн бол хүнээс нэг тийм айхтар өнөр үнэртдэггүй шүү дээ. Одоо үнэртэ усл биш бол те эсвэл одоо холмос биш бол тийм үү. Тэгэхэд тэр хүн яах нь хүссэн хүсээгүй ингээл ялангуяа автобусан сууж чадахгүй те. Ингээл 9 жорын өнөр үнэртэл амар хэцүү байдаг байхгүй. Тэгэл ингээл гэрлэн бүрхүүлийн чараал нүдэнд эргэлжлээл эргэлдээл те. Тэгээд дээрэс нь хүний бодол уншигдаж барайл бүр хажуугаар ингээл өнгөрөхт нь
энэ хүн хүчирхийлэгч байна гэдгийг харагддаг гэж байгаа байхгүй юу. Тэгэл тэр чинь харлаа гэж тэр хүн яаж чадах вэ те мэдээд өнгөрдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр олон хүний сайн муу мэдээллийг ингэж аавна гэдэг чинь маш хэцүү байхгүй юу. Тэгэхээр энэ 5 мэдрэхүүгээ хөгжүүлэх гэж одоо бодож байгаа хүмүүс бас болгоомжтой байх хэрэгтэй. Үнэхээр чамд хэрэгтэй юм уу хэрэггүй юм те. Би бол найзыгаа хараад тийм мэдрэхүүгээ хөглөх нэг тийм хэрэггүй юм байна гэсэн бодол төрдөг. Яг уу өөрт хэрэгтэй мэдээллээ би бол энэ хитгэн номноос хангалттай авч чадчихна гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгэхээр надад бол нэг тийм айхтар хэрэгтэй бол биш вэ. За тэгээд шид гэдгийг багаас нь эхлүүлээд туйлын хэмжээнд нь хүртэл аваачин хүргэж байж дэлгэрдэг зүйл учраас хамгийн аюултай айхтар зүйл юм. Өдгөө цагийн ухаан муутай балчирхан эгэл үрсэн далны ертөнцийн сүнсийг нь хараад үзчих юмсан гээд асар их тэмүүлэлтэй байдаг. Ээддээ үрсэм нь тэгж хичээгээд ч хүмүүн зүггүйцснээрээ болоод зөрөхгүй л болно гэхээс биш шидтэй л болчихдгүй юм шүү гэж байна. За тэр нөгөө сүнс хараад үзчихсэн ингээл бас хүүхдүүд ялангуяа те айгу сониучрахаад тэгдэг ш та. Тэгээд тэр бол нэг тийм хүсгэрэд бишээ гэж байна. Одоо Батын хувьд бол энэ бүр бага наснаасаа тэгж хардаг байсан учраас ингээд одоо насан туршид нь л юм байгаа учраас тэр хүн одоо яг тасан зогцсон гэх юм уу. Тэгтэл ингээд жирийн явж ийснаа гэнт энэ мэлмийн нэгдэл ингээд 9 жорын юм хараал те ингээд ирэх юм бол хүн солиорч мэдхээр байхгүй те. Нийтээс яг түрүүчийн дугаараа би бэлтгэхтэй хайж үзсэн байхгүй. Одоо бидний тэр харах мэдрэхүүдээр ярьсан тэр 3 дахьч буюу яг англиар бол шууд утгаараа third eye гэж бичсэн байгаа. 3 дугаар нүд гэж бичсэн. Тэгэхээр монголчууд болохоор 3 дахь нүд гэж шиддийн мэлми, бэлгийн мэлми гэж нэрлэж байгаа. Духны харалтаа тархины төвийн хэсэг юм уу хаашийн яг аль хэсэгт мэдэхгүй. Ямар ч байсан духны харалтаа. Тэгээд босоо хэлбэртэй гэдгийг шинэ үгнээр олсон шүү. Босоо хэлбэртэй тийм тархины нэг хэсэг хөгжих юм бол тэр далд ертөнцөөс юм харж эхэлнэ. Англи дээр мэдээллийг хайгаад үзээрэй. Яг энэ номон дээрх шиг мэдээлэл яг ижихэн давхцаж байгаа. Өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийг мэдрэх тэгээд далд ертөнцөөс буюу одоо тэнгэр гих дээд хэмжээстийн сүнстэй холбогдож мэдээлэл авах. Буюу одоо англичууд болохоор энийг universe-тэй холбогдох гэж яриад байгаа. Бид нар бол тэнгэр гэд нэрлэж байгаа. Тэд нар бол universe өөрчүүлээ бүтээгч гэж бас орчуулж яриад илээ. Тэрнтэй холбогдох боломжтой болно. Гэхдээ нэг л хэрвээ та энэ 3 дахь мэлмиг нээчих юм бол буцах зам байхгүй гэж амар олон бичлэгэн дээр бол дурдсан байлээ. Тэгэхээр энэ 3 дахь мэлмиг нээх гэж бас сайн бодож явах хэрэгтэй. Хэрэгтэй үгүй юу? Нэрээ нээчих юм бол баг буцах зам баг байхгүй хаа. Нилээн сайн бодож ижил энэ шийдвэрийг гаргаж энэ одоо тийм мэдрэхүүнүүдэд хөгжүүлж тэр далд ертөнцөөс мэдээлэл авах тухайга бодож үзэх хэрэгтэй болж таарж байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаарыг агуулга ингээд болж байна. Тэгээ хэрвээ та бүхэн таалагдчихвэл шеэр сайн хийж өгөөрэй. Бусад хүмүүст хэрэгтэй мэдээлэл байгаах гэж. Ер нь бол энэ бомбын 90 буюу одоо бомбын орд дэлхийг одоо 60 жил гэсэн баха хугацаанд 2020 оноос штэ тий ингээд нөлөөнд автж байгаа. Энэ үед хүсээгүй бүх хүн бүх салбарт энэ далд ертөнц далд ухамсар дотор хүн ч гэдэм үү тий сүнсэн бий гэдэг зүйлсийг ярьж эхэлнэ. Энэ болохоор ерөөсөө бомбын 90-ний нөлөө байгаа байхгүй юу? Одоо хүмүүсийн жил ус хүний нөгөө зан аашин нөлөөлдөг шиг дэлхийн нийт хүн төрлөختөнд тэр ордны нөлөө нугасаа тэгж нөлөөлдөг гэж байгаа. Хүсээгүй энэ далдын ертөнцийг сонирхож эхэлнэ. Тэгэхээр удахгүй бүх салбарт бүх төвшөнд хүмүүс энэ талаар бол яриад эхэлнэ. Тэрний талаар дэлгэрэнгүй нэлээд зэгцтэй мэдээллийг олон ном судар дээрээс харьцуулж манай сувг өгж байгаа учраас энэ талаар сонирхдаг найз нөхөд байх юм бол одоо манай сувгийг санал болгоорой. Хайлт одоо бусад сувгууд дээр ингээд дурдаад өнгөрч байгаа тэр зүйлсүүдийг манайх тэр бүр яг энэ байсан юм гэсэн тэр ойлголтуудыг өгөх гэж бол хичээж байгаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.